зөөр тус нэг нийгмийн сэтгэлгээ мэтгэлгээд юм ярьсан. Тэгээд хүний амьдрал чиглэсэн юм чинь нэг удаа бас эд шийдмэл ярьчээ да. Тэгээд нэг зарим хүмүүст бас үлгэрийн юм шиг санагддаг байх. Одоо тэг ингээд яг сүүлийн залуучууд бол нэг яриха болцсон, тоохоо болцсон, эсвэл сонсон ч гэсэн худлаа хаа гэж боддог болсон. Хичнэр, эмээнэр сонсох дуртай тийм түүхүүдийг ярил л да. Тэгэхээр яг та нарт Монгол хүн байна, зүүн байна уу, төвд нь байна уу, баруунд нь хамаагүйгээр тодорхой хэмжээний нэг тийм потенциал эд шидийн энэ домгуудыг, эдгэжсэн домгуудыг сонсч ирсэн байх, харж ирсэн байх. Одоо цаг үед харж байгаагүй ч гэсэн ер нь ингээд үг юм ч юм уу те хин нэгэн хүн ярьж ирсэн, эсвэл уншиж ирсэн байх. Тэгэхээр тэр домгууд яг үнэн юм уу гэдэг асуудал байдаг шүү дээ. Энэ дэр маргалдаад тэгээ залуучууд ялангуяа те худлаа ах уу худлаа дуустгыг нэг хараалах юм ашиг те худлаа шаацсан юм биш үү зүгээр та нарын тархийг угаацсан болохоор тэгсэн юм биш үү юу тэр хүн ингээд те гараараа ингээд хүрэл мөрлөх утгаах вэ юу тэр гараараа бурхан бүтээх вэ газар товчлох вэ хүн эдгэх вэ те ингээд эсвэл нэг тэр цаг үеийн тухай янз янзын юм хэрэг вэ тэр газрыг шинжих вэ ном зохиол төрөх вэ хүнд баймгүй үйл чадлыг үзүүлэх вэ те тэр худлаа баха гэж ярьдаг хүмүүс байна. Тэгэхээр энэ аргагүй л те яг тэгэхээр одоо цаг үеийн ингэ бодоход боломжгүй юм шиг. Гэтэ тэр тухайн үеийн тэр соёлууд жишээлбэл би бас өмнөх нэг бичлэн дээр дурдж ирсэн шүү дээ. Чоном гэдэг хүн амьд байсан юм уу, байдаг байсан хүн юм уу гэхээр байдаг байсан хүн. Энийг бол нэг тийм маргалдаад байхгүй. Хин ч энтийг маргалдаад ивэл баг тэний хүн болчих шүү дээ. Тийм хүн байгаагүй хаа гэвэл. Харин зарим үед сая хүмүүс ингэ Тэмүүжи гэдэг хүн байгаагүй юм шүү гэж ярьдаг тийм философи энэ гараад ирсэн байсан. Яг тэгэхээр тэрийг бас дагж байгаа. Яг тийм хэмжээнд боддог манай найз хүртэл байдаг. Тэгэхээр яг нь тэр хүний зүстгэлийн мэдрэмжийн цар хүрээ тийм бага байна гэсэн үг л те. Яг оюун ухааны хувьд мундаг хүн байж магадгүй зүсгэлдээ мэдэрж штэ. Тэр үгийг уншаад, энэ түүхийг уншаад, шинжээд үнэхээр боддоо хүн байна гэж мэдэрч чадчих байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр мэдэрч чаддгүй ч хүн бас байна. Худлаа хүн юм шүү. Тэгэхээр тэр хүний зүсгэл тийм их хайрцагтай байгаад нь жоохон имүний. Гэхдээ яг би хүний юмс амьдарч байгаа шүү. Тэр хүн магадгүй. Тэр би ямар бурхан байгаа шүү. Тэр хүн тийм мэдрэмжтэй яваад тэр цаанаа юу илэрхийлэх гээд байгаа бас яг дүнж мэдэхгүй байна. Гол нь яг одоо яг энэ пэйжийг дагж байгаа бөгөөд яг энэ зүйлийг хайдаг хүн, тэр зүйлд итгэдэг хүн, тийм мэдрэмжтэй хүн байх юм бол яг шагнаад хэлэхэд үнэхээр яг тэр зүйлүүд бол байх боломжтой. Гэж хэлжсэн те. Тэр ламрын номгууд бол зарим нь бол мэдээж жоохон давс орсон байхыг үүсэхгүй. Гэхдээ ер нь бол тэр газар товчлох ч юм уу, янз янз шийд үзэх. За эсвэл ингээд зүгээр нэг газар сууж агаад Google Maps-аар ингээд эсвэл нэг дээр нь дрооноор харж байгаа юм шиг мал энэ төр дурандах. За эсвэл өвчтөе үнийг эдгэх те. Эсвэл янз янзын амтны хил мэл сурах ч юм уу. Эсвэл нэг бууны сум дагдахгүй байх ч юм уу те. Энэ бүгдээрээ боломжтой. Боломжтой байсан, боломжтой ч байгаа. Зүгээр орчин цаг үед болохоор нэг хэрэгцээгүй болсон соёлоод байхгүй. Тухайн цаг үедээ бол үнэхээр байсан. Тухайн цаг үедээ бол тэг яг бүх маст биш маа гэхэд яг тодорхой хэмжээнд энерги судалж исэн хүмүүст бол боломжтой тийм зүйлсээ. Яг энийг бол манай пэйжийн зүгээс болон яг нортнослууд гэсэн зүгээс энэ номон дээрс тэр энергийн хилмэл амтан хил гэх мэтчлэн газар товчлог хэмчлэн дээр зүйлсийн тухай ер нь бол тэр зүстгэлийн мэдрэмж яагаад таг болчтой юм бэ? Яагаад үнэн болт юм бэ гэдэг тухай олон бичсэн байгаа. Яг ойлгодог хүндээ бол. Тэгээд тэр талаасаа ч бодсон ер нь бол байж болох зүйл зүгээр ер нь ямар хүн тэгж ярьд юм бэ гэхээр тийм хүмүүс л тэгж ярьдаг. Мэдрэмж нь бага болсон гэсэн үг шүү дээ. Энэ цаг үеийг хит холоор ингээд дүгнэх чадвар байхгүй. Яг ойрын 50 жил дотроо л ингээд мэдрэх чадвартай болсон байна гэсэн үг. Тэгээд яг зарим хүн зөв итгэж хүн, тэгээ зөвөр итгэж байгаа хүн бол тэр 2000 жилийн өмнө амьдарч ирсэн хүний яриаг ч гэсэн яг амьд байсан хүн байна гэдэг мэдрээд тэн дээр нь зөв дүгнэлт хийгээд гаргалгаа гараад зүнслэгээр харж чаддаг байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол яг үндсэн хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр та нарт хэрвээ тийм энергийн мэдрэмжүүд өндөртэй байгаад тодорхой хэмжээний тэр эд шидийг мэдэрдэг байгаа эсвэл тийм хүн харж исэн бол та нар ч гэсэн тийм болох боломж байгаа. Гол нь яг өмнө зөндөө хэлжсэн шүү дээ. Эд шид бол авралын төгсөлөөр биш байдаг шүү. Эсвэл тухайн цаг үедээ хэрэгтэй байсан мөртлөө одоо хэрэгцээгүй болсон соёлыг та дахиж сурах гэдэг ивэл цаг үссэн явдал юм аа.
тэрийг сурлаа гэд ч баг хэрэг байхгүй. Хүмүүст нэх тэг ингээд өөртөө чи амьдралд нэх хэрэг болохооргүй тийм соёлууд байдаг байхгүй. Жишээлбэл хойд насны аврал. Хэрэв яг урт нас энэ биендээ урт наслах боломж гарсан байвал хойд насны аврал гэдэг номыг унших шаардлага байхгүй. Ойлгох шаардлага байхгүй. Гэх мэтчлэн эсвэл тэг ингээд харилсан шүү дээ. Угаасаа энэ интернет гэдэг зүйл ингээд материалын хөгжтөнд хангалттай хөгжсөн байхад тэг ингээд хитрхийн өмнө цаг үед хэрэгтэй байсан одоо цаг үед нь хэрэгцээгүй болсон соёлоодыг сурах шаардлага байхгүй. Тэгэхээр зүгээр та нар тэр зүйлсийг бодохдоо үнэхээр үнэн гэж боддог бол зүгээр надад яг ямар хэрэгтэй юм бэ? Харин хэрхэн яаж сурах вэ гэдэг тухайн асуувал мэдээж энэ хоёрыг холбочвол болд юм а гэж тайлбарлаж байсан шүү дээ. Жишээл газар товчлого бол энэ бодлын хурдыг наран сүлжээг саармаг төлөв рүү аваачаад тэгээ нэг материалыг биеийг хөдөлгөж шүү дээ. Тэгэхээр хүний энэ суур хөднүүд юм уу энэ материалыг биеийн хэвлийг бие махбодын тэр хөднүүдийг нарийн төлөвт нь аваачаад тэгээд бодлын хүрдтэй уяад хүний өөрөө бүтэн бие ер нь нэг тийм саармаг төлөвт аваачингуудаа цогцоо орон зай нэг тийм жоохон гажуудалч юм шиг тийм орон зай үүсгэх юм бол энэ боломжтой гэх мэтчлэн тийм зөв томьёонууд бол байдаг. Зүгээр яг та нарт яг одоо энийг үүсгэх нэг шаардлага байхгүй байхгүй. Яг тэгэхээр яг тэр үеийн тэр морь унаж явахдаа хийжсэн тэр зүйлсийг чи одоо ингээд материалын ертөнцид хангалттай хийж байгаа шүү дээ. Тэг галтрагч юм уу, хурдны галтрагч юм уу, онгоц хангалттай орлож чадчих байгаа байхгүй. Илүү амархан, илүү хэлбэр. Тэг илүү бага ачаал аваад тий. Би хичнээн газар товчлох чадвартай байсан ч гэсэн надад баг тэрийг ингэж хийж сууж байгаагийн оронд морь сөр унгуудаа газар товчлж байгаагийн оронд зүгээр л нэг ганц тийз аваад нисчих газар байхгүй. Ер нь бол тийм болцсон. Дээрээс нь тэр тухайн ингээд уус орнуудын хэлийг ч гэсэн хөндлөж штэ гэх мэтчлэн ийм болцсон бохгүй юу да. Ийм ялгаануудыг ойлгохгүйгээр хитрхи бас хоосон зүйлийг ерөөс амьдралд нь хэрэгцээ болохооргүй тийм эд шидийн хойноос хөөгөөд бяцлаглалын хувьд ч тэр ингээд явж байгаа тийм хүмүүс гэхдээ зөндөө байгаа яг өөрөө та нар нүдэ нэгээд харуул тэр хүмүүсийг харахад жоохон өрөвдмөр санагддаг л та. Яагаад тэгэхээр би ч хэлсэн шүү дээ манай багш нарын тэр сурах гээд байгаа харуултаад байгаа эд шид бол мөр гайхалтай байхгүй юу. Гэхдээ ерөөсөө хөнгийн хүн бас нэг тийм сурах шаардлага байна уу? Эсвэл сурах нас нь мөн үү гэж асуугаад байгаа шүү дээ. Заримдаа нас нь биш байдаг шүү дээ. Яг үүндээ тэг ингээд 60 70 80 наснда л сурч үгүй ямар ч түүртлэхгүй сурах юмыг заавал 20 наснда сурч яах юм. Жишээл энэ 80 наснда үзүүлж байгаа дэд шид бол 80 наснд бол амархан бохгүй юу да. Тэ? Ингээд эмгтээлэг төв нь багассан, бүх зүр сэтгэл нь төлөвшсөн, амьдралыг бүр нэвтрхий таньсан, сүнслэг төвтэй болсон хүнд яг энэ шийдүүдийг сурах аюу амархан. 20 настай хүнд хэцүү байхгүй юу? 20 настай хүнд тэ махан биеийн дур хүслээ өхүүлэх гээл шунлаа дарах гэдэг хэрэгцээ байхгүй байхгүй юу? Тэ худлаагасаа дарах гэдэг шаардлага байхгүй байхгүй юу? 20 наснда нэг ууланд амьдрах гэж байгаа юм шиг 80 наснда ямар ч төлөвшөөлгүй сурчих энэ зүйлсийг одоо 40 30 наснда ч юм 60 наснда ч юм сурах гэдэг шаардлагагүй шүү дээ. Насаад байгаа сур. Зүгээр хангалттай урт наслж байгаа. Тэгээ сэтгхүү чинь аяндаа тийм болсон үед ямар ч хүчлэлгүйгээр сур гэдэг байгаа шүү дээ. Тийм болохоор надаас хүмүүс асуугаад байдаг байхгүй чи энд байгаа ишүүдүүдийг сурч чадах уу? Магадгүй сурч чадна. Гэхдээ одоо сурах цаг нь биш шүү дээ. Яах юм те? Гэхдээ би мөнгөтэй болчих юм бол эсвэл зөв байх юм бол тэ зөв мэдлгүүдийг олоод авчих юм бол эсвэл зөв газараа байх юм бол угаасаа хангалттай тагаад ирчих тэр хүч чадал байхад чинь би тэрийг сурах гэж цаг зовоод хүлж яах. Эсвэл хүнээсээ төрөхгүй байгаа сэтгэлийг би тэ би одоо хүнээсээ нэг эмгтэн хүнийг хайрлах морилах болцсон биш байхгүй. Тийм мөртлөө тийм сэтгэхүйг цогцлоо. Тэр сэтгэхүйгээр дамжуулж шид сурах гэдэг шаардлага байхгүй. Тэгэхээр зүгээр яг амар урт бичлэг болчлоо. Гэхдээ яг хэлэх гээд байгаа үндсэн санаа нь хин хизээ хаана юуг яаж сурах вэ? Аль нь одоо яг энэ цаг үед надад чухал юм бэ гэдгийг нь ойлгоод үзээрэй. Цаг үрсэн мэдлгүүдээс хол байгаарай. Тэгэд хий хоосон зүйлсийн төлөө бити яваарай. Тэ. Яг ялангуяа бид нар ийд сурах гэсэн шавнараа заримдаа загнадаг байхгүй. Хүчний наад нас ч муу юм уу та. Чи тэрийг сураад чаны амьдралд хэрэгцээ байхгүй байна. Эхлээд суур үндсэн ойлголттой олцгоо. Эхлээд амьд байх үндсээ олцгоо. Хайрынхаа тухай ойлгоцгоо. Өөрийгөө жин хүслээ олцгоо. Эхлээд бурхныг олцгоо. Эхлээд зөв байдлаа олцгоо. Эхлээд урт насаа олцгоо. Тэгээд яваанда надад хөөл дөө гэж хэлээд байгаа байхгүй. Гэтэ тэрийг олоогүй байжгаад хөөж явах явцдаа нас орчдоо шүү дээ хүмүүс. Ер нь бол хамгийн харамсалтай тэр гэдэг байхгүй. Тэр л жоохон харамсалтай. Яг тэгэхээр өөрийгөө дахин цэнэг сураагүй, жоохон тэр өгцсөн энергиэрээ дамжуулж
хүн мэдгэн гэж те рекимек янз юм хийж явж явах та севтчдэг, хорлогдчихдаг, нас орчдөг. Гэхдээ тэгээд хүн биеэр өгцөө хойно тэр эд шид чинь нэг хэрэгцээ болохооргүй нэрээс ижид сурцсан байдаг байхгүй. Энэ бол яг бодууштай сэдв. Тэгээ жоохон хүнд хэлэхүүд ашигласан баг, хүнд ярианууд ярьсан баг. Яг ойлгосон хүмүүс нь яг ганц удаач болохоо бодоод үзээрэй. Тэр жишээ нь амьдрал дээр юу болж болох вэ? Жоохон хөрвүүлээд, зөөллөөд бодоод үзээрэй. Бичлэгээ дуусгая.